хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь хүн. Гэтэл хүний хөгжлийн асуудал хэтэрхий хоцорч байна гэж бид үзэж байгаа. Эх орны хөгжлийн гарцвал эдийн засаг, бас дахин эдийн засаг бишээ. Хүний хөгжил, хүнээ дээдлсэн, мэдлэг суурилсан оюунлаг нийгэм гэдгийг ухаарах цаг болжээ. Оюунлаг, чадварлаг, хүчирхэг Монгол хүн гэдэг брендийг бий болгох ёстой байна. Нийгмийн салбарын хөгжил, хүний төлөө хөрөнгө оруулалт тааруу байгаа нь зах зээлд Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж, ажиллах хүчний бүтээмжид сөргөөр нөлөөлөж байна. Тиймээс бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд нийгмийн институтуудын өөрчлөлт, материаллык болон хүний хөгжил чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг шат шатанд хангах шаардлагатай тулгарлаа. Ажилгүйдлийн асуудалд онцгой анхаарахаас өөр арга алга. Ажилгүйдэл нэмэгдэх нь бүтээмжийн өсөлтөд муугар нөлөөлөж, ажил хийх сонирхолтой хүмүүс тохирсон боломжийн ажлын байрны олдос тааруу байгаа нь хөгжлийг удаашруулах нөхцөл болсоор байна. Иргэндээ ээлтэй нийгмийн хамгаалал, халамж, үйлчилгээний тогтолцоо төлөвшөж чадахгүй байна.